Монголчууд өдөрт хэдэн цагийг төвчрөд зарцуулдаг вэ? 4-5 цагийг зарцуулдаг. Өглөөдөө гайгүй. Оройдоо л 4-5 цаг. Одоо би жишээлд өөрөө буруутай гэж бодлоо. Бидний Улаанбаатар төвчрлийн бүр тэг зогсолтын хот үлээ. Бид өдөрт 2 цагийг зам дээр төвчрж өнгөрүүлдэг гэж үзвэл энэ нь 1 жил 24 өдөр болно. Монгол хүн 65 насллаа гэж бодоход амьдралынхаа 4 жилийг зам дээр төвчрж өнгөрүүлж байна. Мөн замын төвчрлийн үед яндангаас ялгарах хийн төвшин ердөө үеийнхээс 76 өрсөдөг. Бид энэ агаараар амьсгалж бас төвчрдөг бахнэ. Шинжилэн баталснаар улсын хэмжээнд хөдөлмөрийн өсний доод хэмжээ 1 цагийн 3929 төгрөг, сарын 660 мянга байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын нэг иргэн сард 165 мянган төгрөгийг хамгийн багадаа төвчрээд алддаг. Одоос 3 жилийн өмнө улсын 20 дугаар эмнэлгээс зүүн дөрвөн зам хүртэлх замыг хүмүүс 2-3 цаг туулаад тэгээд бүр тэг зогсолт болсныг та нар санаж байна уу? Тэгвэл энэ асуудал шийдэгдсэн үгүй бил үгүй. Тэг зогсолт гэдэг чинь бидний амьдралын нэг хэсэг болчлоо штэ баг. Хизээч шийдэгдэхгүй чөтгөрийн тойрог мэт асуудлыг дахиад хэдэн ч жил ярих юм бол дөө. За тэгээд энэ их төвчрэлт хамгийн амар зүйл бол хоол үргэлтийн үйлчлэг юм. Ер нь ажил дээрээ завгүй үедээ өдрийн хоолоо урчил захиалаад таны цагаараа хургуулээд идчихин. За тэгээд орой гэртээ харих гэсээр л юун хоол мантай болдог бидэнд ажлаасаа гарахтаа хоолоо захиалаад очоод халуун ол гэрт байх шиг жаргал юу ах вэ? Энэ боломжийг бидэнд UBS бүрдүүлж байгаа. За тэгээд хүргэлтээ илүү хурдан хийхээр хүргэлтийн мафиад үйлчлэгийг нэвтрүүлээд баггүй хугацаа өнгөрүүлж байгаа учраас хотын энэ их төвчрээнд халуун амттай хоолоо хурдан үргэлээд аваарай. Нэмж хэлэхэд UBS-ийн хоолоо Тог аппликейшнээр захиалаад заавал Тогийн дансаараа төлбөрөө төлөөд 10% кэшбэк буцааж авах юм биш үү? За тэгээд та нар минь эрүүл чанартай олоо цагтаа цагтаа идгээ битгий мартаарай. Норог тайван байла.